Хоёр бол бас адилхан. Монголын зарим аялгоонд нөхөр гэж хэлдэг бол зарим аялгоонд нөхөр гэж үүгээр хэлдэг ч юм уу. Ийм жишээтэй байдаг. Тийм учраас хин хинтэн саадуулахгүй хөднөөс хоёрыг монголчууд нэгэн ижил зурлагаар тэмдэглэж өгчээ. За одоо дунд орсон нэгнийг ингээд ажиглая. За үгийн дунд орсон хэлбэрүүдийг ингээд харахаар зэрэг хамгийн эхлээд ир чанга А гişгийг тэмдэглэсэн шүд, М гişгийг тэмдэглэсэн, Э гişгийг тэмдэглэсэн зурлал хоёр бол адилхан байна. Шүд. За энэ яагаад адилхан болч вэ гэж. А гişиг Э гişиг хоёр ижил гişгүй гэвэл тийм биш байна. Тэгсэн мөртлөө яагаад үгийн донд хэлбэр нь адилхан болчихваа гэж одоо хүмүүс бол бодож байгаа. Тэгэхээр энэ бол юунаас шилтгаалж ингэж тэмдэглэсэн бэ гэвэл Монгол өчигт бол аль болохоор цөөн зурлагаар олон үсгийг тэмдэглэхийг эрмэлздэг. Цөөн зурлагаар олон үгийг бичиж тэмдэглэхийг эрмэлздэг. Ийм одоо хэмнэлтийн зарчмыг маш их анхаарсан юм бичиг байдаг. Тийм учраас энэ үгийн донд орсон А гэдэг бол ихэнд орсон А бодвол үгийн донд орсон Э гişиг бол ихэнд орсон Э гişигнээс хамаагүй одоо бүдэг гэж дуудагдах юм байна. Өөрөөр хэлбэл А Э гişиг хоёр бол жоохон төстэй бүдэг дуудагдах талаараа яг төстэй болоод байна. Тийм учраас адилхан зурлаг буюу энэ шүдээр тэмдэглээд өгсөн байна гэж ойлгож байна. За нөгөө талаас хамгийн гол нь энэ хоёрыг яагаад адилхан шүдээр тэмдэглэж вэ үгийн донд гэж бодвол энэ хүйснээс тухайн үгийн хүйснээс хамааруулж ингэж тэмдэглэсэн байна. За энэ чинь А гişиг гэдэг чинь монгол хэлэнд бол үгийн тэргүүн үед ир гişиг байвал хойшд орсон гişиг дандаа ир гişиг байдаг. Үгийн тэргүүн үед эм гişиг орсон байвал хойшдоо дандаа эм гişиг орно. Өөрөөр хэлбэл нэг үг нь ир эм гişиг холилдон ордоггүй эм гişиг зөрчих ёсны хуультай байдаг. Тийм учраас энэ нөгөө үгийн тэргүүн үед ир гişиг ороод ир үг гэж хүйсэн тодорхой болсон байгаа үед энэ орох учраас үгийн нэгдүгээр үеэс хойш орсон шүдийг бол хүн ямагт дандаа аагаар уншина. Эр үгэнд бол энийг дандаа аагаар уншина. Яагаад гэвэл үгийн хүйс нэгдүгээр үедээ нэг нь тодорхой болсон учраас энийг аагаар уншина. За үгийн нэгдүгээр үед эм гişиг ороод энэ үг бол энэ үг гэдэг нь тодорхой болсон үед нэгдүгээр үеэс хойш орсон шүдийг бол Эгээр уншина. Өөр арга байхгүй. Яагаад гэвэл А Э гişиг хоёр гişиг нэг үгэнд холилдон ордоггүй учраас. За ийм шалтгааны үднээс А гişиг хоёрыг бол үгийн донд болон хадагт нэгэн ижил хэлбэрээр ингэж тэмдэглэж өгчээ. За уншигч үзэгч таны уншиж байгаа үг бол нэгдүгээр үед хүйсэн тодорхой болох нь. Та бүхэн тухайн үгийг зөв уншихын тулд хамгийн эхлээд нэгдүгээр үед байгаа гişгийг хараад ир үг байвал хоош орсон гидсийн бол дандаа юу шүдийг дандаа аагаар унших хэрэгтэй. Орхиц буюу сүүл байвал одоо аагаар унших хэрэгтэй. За эм үг байсан бол шүдий эм үгэнд орсон шүдийг бол дандаа эгээр уншина. За мөн орхиц сүүлийн эгээр уншина гэж. За ингэж одоо ялгаж өгсөн зурлах хэмжиж өгсөн байна. За Э гişиг бол А хоёроос шин чанарын хувьд өөр гэсэн. Тийм учраас ингээд үгийн донд бол адагт бол ном хэлбэрээр өөрөөр ингэ тэмдэглэж өгсөн байна. За Оо гэсэн дөрөв гişиг ингээд аваад үзэхээр энэ дөрөв чинь бол үгийн донд орсон хэлбэр нь бол бас адилхан гидс болчихжээ. За энэ яагаад тэгж байна вэ гэхээр за бас сая ярьсан ёсоор энэ нөгөө үгийн тэргүүн үед Отой үг юм уу, Утай үг юм уу, эр үг юм уу, Үүтэй үг юм уу, Өөтэй үг юм уу, эм үг юм уу гэдэг нь нэгдүгээр үедээ тодорхой болчих учраас үгийн хүйс тодорхой болсон үед заавал үү хоёрыг хоёроос ялгаад байх хэрэг байхгүй байна. Тийм учраас зурлах хэмнээд бүгдээрнгийн адилхан үгийн дунд ба хадагт ижил хэлбэрээр тэмдэглэж өгсөн байна. За ингээд энэ дээрээс харах юм бол Монгол орчгийг одоо дээр үед
зохиосон хүн нь маш их тийм шинж ухаанч боловсруулалтыг нь бичгтээ шингээж өгсөн байна. Илүү зурлага ерөөсөө оруулаагүй байна. Аль болохоор зурлага хэмнэж цөөн зурлагаар олон үгийг, олон үсгийг тэмдэглэж авах ийм шинж ухаанч сэтгэл хэрэг сайн мэддэг хүн монгол бичгийг зохиосон байна гэж ингэж тайлбарлах зүйл эндээс харагдаж идэг юм аа. За ингээд үзэгч та бүхэн Хишиг 7 онцгийн хин донд надагт орсон хэлбэрийг бүх зурлагын дагуу зөв сайхан цэвэрхэн бичих төслийг олон удаа хийж ихтэй 7 гişгэн сайн татгаж зөв бичих сураарай. За архим үзэгч та бүхнийхээ амгалан айлтгая. Монгол бичгийн хичээлийн шинэ дугаарыг эхлэе. Өмнөх хичээлээр бид нэр монгол хэлний 7 хишиг хэсгийг хэрхэн зөв бичих, цэвэрхэн бичих тухайдсан. За өнөөдрийн хичээлээс гээгүүлэгч хэсгийг монголчээр хэрхэн тэмдэглэх тухай ярилцъя. За гээгүүлэгч хэсгийг бол та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Монгол хэлний авийг бол дотор нэг шиг ба гээгүүлэгч авийг гэж ангилдаг. За монгол бичгээр гээгүүлэгч хэсгүүдийг бичиж сурахын өмнө дэвсгэр хэсэг гэсэн ойлголт гарч ирдэг. Үүнийг та бүхэнд товчхон тайлбарлая. За дэвсгэр хэсэг гэдэг нь бол монгол бичгийн гээгүүлэгч хэсгүүд дотроос үгийн дунд буюу адагт ардаа хишиг ордог. Үе болон үг төгсгөж ордог ийм гээгүүлэгчийг дэвсгэр хэсэг гэж нэрлэдэг. За ингээд өнөөдрийн хичээлээр хамгийн ихний гээгүүлэгч хэсэг маань дэвсгэр хэсэг байна. За цааш та бид нар тухайн гээгүүлэгчийг үзэх явцдаа дэвсгэр ба дэвсгэр усаар нь нэрлэж ингэж тайлбарлах болно. За наад дэвсгэрээс хэлж үзье. Нааск. За энэ бол үгийн донд буюу хадагт орохдоо ардаа хишиг орж болдог юм шиг байна гэж ойлгох хэрэгтэй. За нааскийг нөгөө ихэнд үчигтэй эхлээд тэтэн бичнэ. За дараа нь үзгээ салгаад тэтэмний өмнө тусал өчиж өгдөг. За тэгэхээр бол ихэнд орсон наасхийн дангаар ордог хэлбэр болно. За үгийн донд бичгтээ за хоёр янз байх. За шүдэн хэвээрээ за дондос хэлбэрний хоёр янз байх гэхлээр эхний энэ өмнө нь тусалтай хэлбэр нь бол дэвсгэр бус өөрөөр хэлбэл ардаа ашигтай орж байгаа тохиолдолд энэ хэлбэрээр орно. За харин дэвсгэрж ардаа ашиг орсон наасыг бол өмнөх туслыг бичдэггүй дан шүд хэлбэртэй байдаг. За үгийн адагт
наа шиг бол дангаараа дэвсгэрж явахдаа сүүл болно. Дан сүүл болно. За ингээд бид наасгийн дангаараа орох хэлбэрийг та бүхэнд харууллаа. Дараалал нь ингээд сайхан бичиж тогтоох хэрэгтэй. За одоо наа гэвлэгч 7 үндсэн гişгээр амилуулж хоош нь бичиж. За наа нэ хоёр бол адилхан байна. За эндээс ихэнд орсон наа нэ бичиж. За эхлээд тэтмээ бичнэ. За наа нэ учраас үгийн донд орсон аа бол шүд байдаг. Тийм учраас тэтмнийхэн дор шүд бичлээ. За ингээд үзгэн салгаад өмнө нь туслах нь чинь. За үгийн донд тэтмэн шүд болно. За дор нь аагийн шүд мөн хэвээрээ байна. За өмнө нь туслах нь чинь. За үгийн ядагт орсон наа нэвэл хоёр янз байж болно. За нэгдүгээрт нь сүүлээр төгссөн сүүл аатэй наа нэ байж болно. Сүүлтэй дор нь өргөцтэй өмнө нь тусалтай ийм наа нэ байж болно. За энэ бол үйл өгөнд орж байна уу, нэр өгөнд орж байна уу гэдгээс ч юм уу. Эсвэл одоо үгийн үндсэнд орж байна уу, дагуур нөхцөл болж орж байна уу гэдгээс хамаарат ядагт орсон нааны бол хоёр янз байдаг байна. За дараа нь нэг гэсэн и гişгээр мэдсэн хэлбэрийг энэ унтчих. За нэг гэвэл и гişг бол үгийн донд шилбэр үчигддэг учраас за тэтмний доор шил бичээд дараа нь үзгэн салгаад ислам бичнэ. За үгийн донд орохдоо тэтмийн шүд болж хувирна, бусад зурлаг бол хэвээрээ. За үгийн ядагт орохдоо ядагт орсон и гişг бол ном болж хувирдаг учраас ийм хэлбэртэй болно. За ингээд нэг гэсэн и гişгээр амилсан үесгийг ч туслаа. За дараа нь ноо буюу нуулын гişгээр амилсан наагийн хэлбэрийг бичиж. За тэтмэн хэвээрээ байна. За дараа нь үгийн донд орсон нуулын гişг гидс байдаг. За тийм учраас тэтмний доор гидс чинь за үгийн донд орохдоо мөн адилхан тэтмэн шүд болж хувирна. За үгийн ядагт гişг бол гидсний хараас шууд ном залгаж эргүүлээ төгсгдөг. Энэ ясаар бол энэ хэлбэрээр бичигдэх нь байна. За нөө хоёр бол хоёр гişг адилхан учраас нэг нь нөө хоёрыг бичиж. За тэтмэн хэвээрээ уруулын гişг учраас гидс чинь. За энэ гişг гэдгийг зааж игсэн нэмэлт зорилго буюу шүд нэмэгдэн доош нь уруу татна. Үзгэн салгаад туслах нь чинь. За ийм дараалал бичнэ. За ингээд нэгдүгээр үеэс хойш буюу үгийн донд орохоор за өмнөх хичээлдэр ярьсан ёсоор үгийн хүйс нэг нь тодорхой болсон үед орж байгаа учраас ноотайгаа нөө хоёр нь бол адилхан бичигдэнэ. Үгийн донд буюу ядагт орсон хэлбэр нь адилхан байна. За энэ бол нэг гişг зохицсоор үгийн хүйс тодорхой болсон үед адилхан бичиж ингэж зурлах юмсан байна. За ингээд та бүхэн
ихэнд орсон нааны, донд орсон нааны, адагт орсон нааны. За ихэнд орсон ни, донд орсон ни, адагт орсон ни. Ихэнд орсон ноно, донд орсон ноно, адагт орсон ноно. За их шиг хоёр адилхан учраас нөө хоёр нь адилхан ихэнд орохдоо. За донд орохдоо, адагт орохдоо нөө хоёр бол бас ноонотойгоо адилхан хэмжээтэй байна гэдэг ингээд тогтоочих хэрэгтэй байна. За наа бол дэвсгэр хэсэг гэж би тэр хэлсэн. За тийм учраас одоо ганц нэг жишээ өчиж үзье. За эхлээд үгийн донд дэвсгэрж ийм шүд хэлбэрээр орсон. Ганц нэг жишээ өчье. За жишээлбэл за хан гэдэг үгийг үзье. Хан. За хан гэхэд бол за бид нар харах өнцөж хэмжээг өсөг орсон гэвэлж байна. За тэгтээ яг адагт орсон энэ сүүл нь бол ха энэ буюу наа дэвсгэр орсон байна. Ардаа гişггүй хан. За энэ үгний хэ дээр наа дэвсгэрээр залгаад өгсөх юм бол хин гэсэн үг болно. Хин гэх юм бол ихэнд орсон хэ адагт дэвсгэрж орсон наа дэвсгэр. Тэгээ хин гэдэг үг болох юм. За бид нар түрүүчийн хичээл дээр үзсэн ихэнд орсон оо гişгэн дээр наа дэвсгэрийг залгаж үзье. Тэгэх юм бол ийм үг болно. Ихэнд орсон оо наа дэвсгэр буюу он гэсэн үг. Онсгор гэдгийг онг бол ингэж хичнээн. За энэ бол он гэсэн үг. За энэ бол хан. За энэ нь хин гэсэн үг. Хичнээн. За энэ гурав үгэнд бол дандаа адагт орсон наа дэвсгэр буюу сүүл хэлбэрүүд. Сүүл хэлбэрээс дэвсгэр харагдана. За донд орсон наа дэвсгэртэй ганц нэг жишээ өгчий. Жишээлбэл за да. За энэ үгийг авч үзье. Анд гэдэг үг. За анд гэдгийг монголчгаар бол ихэнд орсон аасыг наа дэвсгэр да. Наач ингэж үчигдэн. За энд бол наа дэвсгэр нь өмнө нь туслаг байх хэрэгтэй. Яагаад гэвэл ардаа гişггүй да гэвэл юм шууд дэвсгэрж орж байгаа учраас өмнө нь туслыг нүчдэггүй хэмжээтэй. За анд гэдэг үгэн дээр үгийн донд наа дэвсгэрж орно. За энд гэдэг үгийг бичих юм бол монголчууд хичвэл эн тэгээд д төгсгөл нь бол анд гэдэгтэй төстэй бичигдэнэ. За ихэнд орсон ээг бол данд итмээр бичнэ. За тэгээд нэг шүдний зэ аваад наа дэвсгэр амчид эн д. За ингээд анд энд гэдэг хоёр үг бол ингэж хэлбэрээр нь жоо ялгаж өгдөг. За энэ дээр бол аль алин дээр нь төслөж хэсгүү. Яагаад гэвэл дэвсгэр наа дэвсгэр энэ шүд учраас төслөжгүй ийм юм байна. За одоо бид нар нааскийн 7 гişгээр амжилсан хэлбэрүүд дээр ганц хоёр үгэн дээр жишээ тайлбарлая. За ямар үед ингэж орох уу, ямар үед ингэж орох уу?
Ямар үед ингэж ярих уу гэдэг чинь. За энэ дээр ганц нэг үгэн дээр жишээ тайлбарлая. За жишээлбэл за эхэнд орсон А хэсгэн дээр адагт орсон На хичээл ан гэдэг үг болно. Ан. За энэ ан гэдэг үгний бүтцэл монгол хэлээр эхэнд орсон А, адагт орсон Наас хоёроос бичсэн. Өөрөөр хэлбэл энэ хэлбэр нь харагдаж байна. За гişгэн дээр бас залгаж үзье. Нэ. За энэ дээр бол эхэнд орсон адагт орсон нэ хоёроос энэ гэдэг үг нь бүтэж байна. За ингээ энэ хоёр үгийг харьцуулаад харах юм бол На нэгийн хоёр өөр хэлбэр ингэж ардгийг л ажиллаж болохоор байна. За ни гэдэг дээр ни гэсэн үгэн дээр нэг жишээ авъя. За жишээлбэл оосгон дээр адагт орсон ни залгачих юм бол ань гэсэн үг болно. Ань. За энэ бол ань хөтөл, ань холбох гэдгийг ань гэсэн үг байна. За монгол хэлчт нэгэнт оо хоёр гişг бол адилхан хэлбэртэй учраас энэ үгийг бас уугаар уншиж болно. За хэрвээ уугаар унших юм бол энэ бол өн гэсэн үг болж уншигдана. Гэрийн өн. За гэрийн өнийг бол өн гэдэгтэй хэлбэрийн хувьд адилхан гэж бичдэг байна. За энэ үгэнд бол адагт орсон нэг хэлбэр харагдлаа. За одоо ноо дээр нэг жишээ авъя. За дахиад эхэнд орсон оо гişгэн дээрээ ноо залгачих юм бол оо ноо ийм болно. За энэ бол онох гэсэн үйл үг бол монголчууд ингэж бичнэ. Онох. За бай онох, харуулж онох. Онож алдах гэдэг юм. Ноо гэж биччихэв. Ноо. За хоёр адилхан учраас энийг бас уу гişгээр уншиж болно. Тэгэх юм бол унах гэдэг үг болно. За унах гэдэг нь монгол хэлний хоёр янзын унах гэсэн утгатай үйл хоёр янз үүдэг. За энэ нь бол унах, адуу тэмээ унах, машин тэрэг унах гэдгийг унах. Тэрийг бол ноо гэсэн юм үстэй. За энэ дээр бол эхэнд орсон адагт орсон ноо хоёроос энэ үг юм бичиж байна. За гэхмээр та бүхэн нагийн биелэгчийн энэ бүх 7 гişгээр амьсан энэ эхэнд орсон, дунд орсон, адагт орсон хэлбэрүүдийг хаанч байсан таньжээвэл нагийн төрлийн хэсэг орсон үгийг бол саадгүй уншиж хөдлөх юм байхгүй саадгүй уншиж сурлаа гэсэн.